Анхны хөрөнгө оруулагчдын гаргадаг том алдаа юу вэ? Энэ тэдний мэдлэгтэй биш, тэд хөрөнгө оруулалтыг сэтгэл зүйдээ автаж шийдвэр гаргадагт байдаг. Өнөөдөр би тантай хоёр түгээмэл сэтгэл зүйн алдааг хуваалцсанаар намайг анх эхэлж байсан шиг эсвэл бусад шиг алдагт хүлээхээс сэргийлэх юм. Нэгдүгээр сэтгэл зүйн алдаа бол сүргийн хандлагад автах буюу FOMO гэж бас нэрлэдэг. Судалгаагаар Gen Z үеийнхний 50% нь хөрөнгө оруулалтыг FOMO-д автаж гаргасан гэж бол хариулсан байгаа. Үүний нэг илэрлэл нь бол 2021 оны койны халуурлаар харагдчихсэн. Тухайн үед бол дэлхийд даяар нийт 7.7 тэрбум долларын хохирлол хүлээж ирсэн. Энэ бол Монголд ч ихсэн харагдчихсэн зүйл. Койны халуурлаар бол нийт 59 койн гарч 1.2 их найдын үнэлгээнд бол хүрч ирсэн. Энэ хүү халууралт бол нийт 550 мянган хүн энэ хүү халууралд оролцож ирсэн гэсэн мэдээлэл бол санхүүгийн зохицуулах орооноос бол тухайн үед бол гаргаж ирсэн. Энэ олон хүмүүсийн оролцсон нэг л том шалтгаан байдаг. Энэ нь бол ханшин маш хүчтэй өсөөд байна. Бүгд оролцож байна. Би одоо оролцохгүй бол хоцорчих юм биш байгаа гэсэн шалтгааныг бол бүгд хэлцгээдэг. Яг энэ койны халуурлаас болж Монголд хэдийн хэмжээний хохирол учирсан баталгаатай тоо бол байхгүй ч бид бол маш олон хүмүүсийг зээл 50 байж алдагт хүлээсэн жишээг бол бүгд мэднэ шүү дээ. 21 он бол койны жил байсан бол өнгөрсөн буюу 25 энэ жил бол яхаа аргагүй алтны халуурлын жил байсан. Алт бол яг 26 оны 1 сард бол оргил ханшид хүрч ирсэн. Тэр үед бол хүмүүс Facebook групп энтрээр хөрөнгө оруулалт, юунд хөрөнгө оруулах вэ гэхэд бол доор комментэд нь бол алтанд хөрөнгө оруул гэж бол зөөлж ирсэн яг 1 сарын ихээр бол. Тэгсэн яасан алтны ханш 1 сарын 20 эднэр бол түүхэнд байгаагүйгээр хүчтэй унж ирсэн. Энэ хүн уналтаас бол маш олон хүмүүс хохирсон бадгаа. Манай урд хөршийн хятадын хөрөнгө оруулагчид хүртэл хохирсон бичлэгүүд нь бол энд бол харагдаж байна. Тэгэхээр энэ бичлэг дээр харагдаж байгаа шиг хэдүүлээ болохгүй тулд яах хэрэгтэй вэ? Бид ямар юуны төрөнд олонний энэ олон шууган дундаас бол яг зөв өөрсдийнхөө мэдээлэл судалгааг бол хийж ээж хөрөнгө оруулалтынхаа шийдвэрийг гаргадаг болж сурах хэрэгтэй. Warren Buffett хүртэл хэлсэн байдаг шүү дээ. Хүмүүсийг шуналтай байхад айцтай бай. Харин айцтай байхад нь шуналтай бай гэж хэлсэн байна. Хоёр дахь сэтгэл зүйн алдаа нь бол anchoring буюу зангууны алдаа гэж байгаа. Энэ нь бол хөрөнгө оруулагчид анх эхэлж байхдаа эрсдлээ хэрхэн удирдахыг сайн мэдээгүй болмаас буцааны ханш төлөвлөж байснаас нь илүү унахад зарж хамгаалах арга хэмжээ аваагүй болмаас томоохон алдагт хүлээхийг бол хэлдэг байгаа. Би ч гэсэн энэхүү алдааг бол анх гадаад хөрөнгийн зах зээлээс хувьцаа авч байхдаа бол сургамжийг нь амсж байсан. 2020 онд Монголын нэг алтны хувьцааг аваад өсөлт нь баярлаад нэмж аваад харин унахт нь бол зарж өөрөх алдагдлыг хязгаарлаагүй болмаас 50% хувийн алдагдлыг хүртэл хүлээж ирсэн. Тэр үед л би яг энэ anchoring энэ зангууны алдааг бол ухаарч сургамжаа бол авч ирсэн. Яагаад хүмүүс энэ алдааг их гаргаад идэх гэхээр зэрэг яг бүр шинжлэх ухаанаар хүртэл энэ нь бол нотлогдсон байдаг. Хүмүүс ашиг их хийхдээ бол их баярлдаг. Харин алдагдал хийгээд эхлэхээр зэрэг тэр алдагдлыг хүлээн зөвшөөрөхөөс бол татгалздаг байгаа. Тэгэхээр энэхүү сэтгэл зүйн хамгийн том аюул нь юу байдг вэ гэхээр зэрэг буцааны ханш унахад та илүү ихийг олох шаардлагатай болдог. Өөрөөр хэлбэл та 100-аар нэг хувьцаа аваад тэр нь 10%-аар унаад 90 болчлоо гэхэд та дахиад 10%-аар өсгөхөд 100 болохгүй 99 болно. Та буцаага 100 болгохын тулд 10 биш 11% өсгөж эргээд өртөхтөө бол хүрэх юм шаардлагатай болдгоо. Тэгэхээр 10 биш 20% унчлаа гэхэд бүр 25%-аар өсгөнө. 50%-аар унаад та нийт багцынхаа талыг алдчихлаа гэх юм бол та бүр 100% буюу эргүүлээд 2 дахин өсгөж анх байсан тэр мөнгөн дээрээ очдог ийм том аюултай байдаг болохоор та анханасаа хөрөнгө оруулалт хийхдээ бид хэдийн л алдагдал хүлээгээд энэс өшөөг алдахаар болох юм бол би бол зараад гарна дараагийн боломжоо хайна гэсэн ийм зарчимтай байх хэрэгтэй. Алдагдлыг та эртнээс хүлээн зөвшөөрч арга хэмжээ авахгүй бол алдагдал өсөх тусам та илүү их хичээж илүү их өсгөх шаардлагатай болохоос гадна та бүр л их хайрын цагаа алдахад хүргэдэг.
За үүнээс гадна зөндөө олон өшөө сэтгэл зүйн алдаанууд байдаг. Та behavioral finance гэд хайх юм бол гарч ирнэ. Гэхдээ би тантай өнөөдөр бол хамгийн түгээмэл тааралддаг алдааг хуваалцлаа. Энэ хоёрыг ямар ч гэсэн та мэдсэн байхад та хөрөнгө оруулалтын томоохон алдагд хүлээх сэтгэл зүйтэй автгаас бол сэргийлэх байх гэж бол бодож байна.